За та бүхэнд энэ өглөөний мэндийг хүргэе. Төрийн албаны зөвлөлд зохион байгуулдаг 7-4-10 арга зүйн сургалт эхлэхэд бэлэн болоод байна. За бид энэ намрын сургалтаа төрийн удирдлага, систем шинжилгээ ухаан болох нь сэдвээр эхлүүлж байна. Өнөөдрийн сургалтыг Монгол Улсын их сургуулийн профессор Бурмаа огш хөтлөө явуулна. За Бурмаа огшига товч танилцуулъя. За тэрээр Монгол Улсын санхүү эдийн засгийн сургуулийг санхүү эдийн засгийн мэргэжлэр 1984 онд төгссөн. Оросын холбооны улсын эрхүүгийн улсын аж үйлдвэрийн дээд сургуулийг 1989 онд төгссөн. Оросын холбооны улсын Москва хотын олон улсын бизнесийн дээд сургуулийг олон улсын бизнесийн удирдлагын магистрийн зэрэгээр төгссөн. За холбооны бүгд Герман улсын Спеер хотын төрийн захиргааны дээд сургуулийг төрийн удирдлагын магистрийн зэрэгээр хамгаалсан. Холбооны бүгд улстай мөн сургуулийнхаа докторантурын энэ сургалтыг 2008 онд төгссөн. Одоо Монгол Улсын их сургуулийн олон улсын харилцаа нийтийн удирдлагын сургуулийн нийтийн удирдлагын техник багшаар ажиллаж байна. За ингээд өнөөдрийн сургалтыг нээж өгөх юм. Төрийн албаны зөвлөлийн гишүүн Амар Төгс таныг урьж байна. Сайн байна уу? За энэ удирдлагын сургалтын үйл ажиллагааг нэгт таатай байна. Та бүхэн их ажлынхаа хажуугаар эрч хүчтэйгээр энэ сургалтынхаа үйл ажиллагаанд оролцсноо гэдэгт итгэлтэй байна. Сая бид өмнөх сургалтуудынхаа мэдээллийг товч та бүхэнд хүргэсэн байгаа. 2021 оноос эхлэн 7-4-10 энэ сургалт маань зохион байгуулагдаад пүрэв гарагт болгонд бид шинэ мэдлэг, мэдээлэл олж авдаг болсон. Тэгэхээр бид сургалтандаа улс төр, нийгэм, эдийн засаг, судлаачид, эрдэмтэд төрийн зүтгэлтнүүдийг урьж оролцуулдаг. Нийт төрийн албан хаагчдаа өнөөгийн төрийн албаны шинэтгэл мөн хууль тогтоомжийн өөрчлөлт, онол арга зүйн хандлага, судалгаа шинжилгээний үр дүн, төрийн байгууллагуудын болоод нийт үйл ажиллагааны бүтээмж, хувь хүний хөгжлийг дэмжих мөн хөдөлмөрийн харилцаа, хүний эрх, олон улсын харилцаа хандлага ямар өөрчлөлт болж байна вэ? Монгол улсын дипломат бодлого болоод гадаад харилцааны асуудлуудын ямар түүхэн замнал байгаа, бид Монгол хүнийхээ хувьд ямар үнэт зүйлтэй болоод яаж цаашаагаа хөгжиж дэвших ийм мэдээллүүдийг бид эрдэмтэн судлаачдаар тавилсан хэлгсэн байгаа. 2022 онд л гэхэд бид 24 удаагийн сургалтыг зохион байгуулсан. Үүнд маань бол та бүхэн 73,835 хэрэглэгчийн эрхээр 99,000 гаруй албан хаагчид хамрагдсан байна гэдэг ийм үзүүлэлт байна.
Мөн түүнчлэн бид сургалтын цахим сургалтынхаа мэдээллийг төрийн албаны зөвлөлийн цахим хуудасаар суудсан байршуулж мөн та бүхнийг эргэж санах болон ажил үйл ажиллагаанд ашиглах боломжийг нэмэгдүүлж байгаа. Суралцах үйл явц бол бие даасан бөгөөд хамтын үйл явц байдаг. Бид хамтынхаа үр дүнд үйл ажиллагаанд үр дүнгээ харах юм болцоо нөхцөл бүрднэ гэж ингэж ойлгож байгаа. За мөн түнчлэн бид төрийн албаны зөвлөлөөс төрийн албан хаагчдад зориулаад шинэ ном гарын авлагуудыг хуудасдаа дамжуулж цахим хувилбараар хүргэж байгаа. Энэ 100 бид бас мөн шинэ өөрчлөлтийн удирдлага гэсэн ийм цуврал, гарын авлага, мэдээлэл болохоос их сурвалж бүхий тохиолыг гаргасан та бүхэн үзэж сонирхоорой гэж урьж байна. Энэ улирлын үйл ажиллагаа ингээд бид та бүхнээс авсан санал асуулгынхаа хүрээнд мөн агуулгыг илүү сайжруулах, оролцогч болон өргөдөж орж байгаа багш нар мэдээлэл өгж байгаа эрдэмтэн судлаачдынхаа мэдээллийг илүү багтаамж ихтэй болгох юм зорилгоор ажиллаж байгаа. Төрийн удирдлагын системийн онол арга зүйн хандлагаас ихсүүлээд ер нь улс орны гадаад дотоод бодлогын үйл ажиллагаа ямар байгаа юм, судалгааны арга зүй болоод сэтгэл судлалын асуудлууд ямар байна вэ гэдэг энэ агуулгуудыг бид энэ улирлынхаа үйл ажиллагаанд гол төлөв анхаарч тусгаж та бүхэнд мэдээлэл хүргэнэ гэж нэгж төлөвлөсөн байгаа. За ингээд энэхүү сургалтын үйл ажиллагаанд амжилт хүсье. Бас энэ хоёр суралцсан тухай хоёр юм товч үгийг та бүхэндээ сануулж бас дурдахыг хүсэж байна. Henry Ford Америкийн улсын бизнесмен тийм ээ. Ер нь суралцж байгаа хүн л залуу хэвээр үлддэгэ гэж ингэж хэлсэн байдаг. Суралцж байгаа хүн л залуу хэвээр үлддэгэ. Өөрөөр хэлбэл бид ч ярьдаг, байнга хэлдэг. Суралцах үйл явц бол насан туршдаа бид суралцдаг гэж. Тэгэхээр суралцж байгаа хүн залуу хэвээр үлддэг буюу байнгын шин сэргийг байх юм боломжтой байдаг юм байна. Би бас хэлье. Мөн Брайан Херберт гэдэг шинжлэх ухааны зөвнөл зохиолч байдаг. Тэр энэ Брайан Херберт гэдэг хүн юу гэж хэлсэн бэ гэхээр суралцах чадамж гэдэг бол бэлэг, өөрөөр хэлбэл танд өгсөн өгөгдөл юм аа. За суралцах чадвах гэдэг бол уур чадвар юм. За суралцах хүсэл сонирхол маань бол өөрийн сонголт байдаг гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл тиймээс өөрт ирсэн энэ бэлэг өгөгдлөө ашиглаад ур чадвараа бий болгох үйл явц бол таны сонголт, таны гарт байгаа шүү гэж хэлье. Ингээд сургалтын үйл ажиллагаанд амжилт хүсье. Зочин багшаа урьж байна. За танилцуулга хийсэн Монгол Улсын төрийн албаны зөвлөлийн сургалт судалгааны газрын дарга Эрдэнэ, за Монгол Улсын төрийн албаны зөвлөлийн гишүүн амар төгс нартай баярлалаа. За юуны өмнө та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За би өнгөрсөн жил 9 сарын 30-ны өдөр хамгийн анхныхаа 7-4-10 гэсэн төрийн албаны зөвлөлийн зохион байгуулж байгаа лекцэд орж лекц уншсан. Энэ удаа минь 2 дахь лекц болж байна. За ингээд энэ сайхан лекц, цуврал ихээ лекц хэлцүүлгийг доктортой зохион байгуулж байгаа мэдлэгийн засаглалыг байнга дэмжиж, мэдлэгийн засаглалд үнэтэй хувь нэмрээ оруулж байгаа Монгол Улсын төрийн албаны зөвлөлийн нийт хамт олонд баярлалаа гэж хэлмээр байна. За ингээд би лекц эхлүүлье. За өнөөдөр та бүхэнд би төрийн удирдлага, систем шинжилгээ ухаан болгоно гэсэн энэхүү сэдвээр өнөөдрийн илтгэлийг илтгэсэн байгаа. За илтгэл маань дараах агуулгын хүрээнд илтгэгдэнэ. Удирдгал, онолын хэсэг, онолын хэсэгтээ төрийн удирдлага, төрийн бодлого, систем шинжилгээ ухаан болгоно. За Монгол Улсын төрийн бодлого, шийдвэрийн хэрэгжилт, дүгнэлт, хэлцүүлэх гэсэн энэ хэсгүүдээс бүрднэ. За энэхүү илтгэлдээ би Пол Жонсын нийтийн салбарын стратегийн удирдлага. За энэхүү бүтээлийг бид манай Монгол Улсын их сургуулийн нийтийн удирдлагын техникийн хамт олон багш нар, Монгол Улсын их сургуулийн профессоруд хамтарч орчуулсан энэ бүтээл байгаа. За мөн профессор Ян Циквийн 2014, 15, 16, 17, 18 онуудад Монгол Улсын их сургууль дээр төрийн удирдлагын олон улсын хуралд
үндсэн итгэгчээр ажиллаж байсан эдгээр илтгэлүүдийг ашигласан байна. За мөн Осборн Гэблер нарын төр засгийг шинжилэн бүтээсэн гэдэг бүтээл, за мөн Джеймс Робинсны улс орнуудын унал доройдлын шалтгаан гэсэн. За мөн Зегер Вандерваалын төрийн албаны менежер гэсэн бүтээлээс гол санаагаа авсан. За мэдээж бид стратегийн удирдлага, хөгжлийн хэрэгүүлэх чиглэлийг тодорхойлох, бодлого боловсруулах, за онол практик үйл ажиллагааг холбосон нэгдмэл үйл ажиллагаа гэж системтэй үйл явцаа гэж ойлгодог. За ер нь системийн онолыг бол энэ талаар бас ярих болно. За мөн улс орнуудын хөгжлийн стратеги туршлага ямар байв? За Монгол улс, Франц, Герман, Хятад, Оросын холбооны улсыг товчхон жишээ болгож дурдах болно. За Монгол улсын хөгжлийн стратеги салбарын уялдаа хэр байна вэ? За Монгол улсын төрийн захиргааны байгууллагын уялдаа холбоо, институтийн чадвар ямар байна вэ гэсэн асуултаар би илтгэлээ хэлье гэж бодож байна. За энэ хэрэг илтгэлдээ би системийн онолын талаар, за мөн резилиенс буюу уян хатан төсвөртэй байдлын онол, за ФУКА вордын онол, за байрны онолын талаар бас товчхон дурдаад жишээ, практик асуудлыг болчилж ярих болно. За та бүхэн мэдж байгаа өнөөдөр нөхцөл байдал цар тахал за дэлхийд дайн болж байна. За өнөөгийн нөхцөл байдлуудаас үүдэлтэй олон асуудлууд олон талд хэмжигдэхүүн бүхий энэ глобал шийдвэр гаргахад хүрэж байна. За тэгвэл бидний итгэл үнэмшил болж исэн глобалчл даяаршил өнөөдөр эргээд салуу замын үйлдвэр ирсэн гэдэг асуудлууд гарч ирж байна. За ер нь сорилт бол бэрхшээл боломжийг аль хэдийн авчирдаг. За ер нь бол энэ сорилт бол мэдээж магадгүй онцгой арга хэмжээг тогтвортой хүчин чармайлт болгох, хувиргаж байгаа, өөрчилж байгаа, бий болгож байгаа, инновацийг бий болгож байгаа, бүтээмжийг бий болгож байгаа улс орнуудын туршлагаас юу сурч болох юм бэ? За энэ онлын төвшөнд эрдэмтэн судлаачид чухам асуудлыг хэрхэн тайлбарлаж байна гэж бас асуумаар байна. За та бүхэн төрийн тухай ойлголт төр гэж юу вэ гэдэг энэ асуудлыг мэдээж бүгдээрээ мэдж байгаа учраас энэ талаар түүхэн асуудлуудыг дурдъя гэж бодож байна. За бюрократ төр, чадамжгүй төр, за халамжийн төр, том төр засгийг шинжилэн бүтээх нь, за идэвхжүүлэгч төр, баталгаа гаргагч төр иргэн ирлээ хэмээх ойлголтууд энэ онлын үзэл баримтлууд өнгөрсөн хугацаанд болсон түүхэн үйл явцын үр дүнг илэрхийлж байгаа. За та бүхэн мэдчихээн төр иргэн ирлээ гэдэг ойлголт үзэл баримтлал хизээ бий болсон бэ гэдэг. За 2009 он дэлхийд дахныг хамарсан эдийн засгийн хямралын нөхцөл байдлыг та бүхэн санаж байгаа байх. За энэ үед том төр халамжийг баталгаа гаргах төр гэсэн ийм нэр хочтой явж байсан төр маань эргээд хувийн хөвлийнхаа дэмжих, иргэдэд дэмжих энэ асуудал руу бол нэлээд далаацтай арга хэмжээ авсны үр дүнээр төр иргэн ирлээ гэдэг ойлголтыг бий болгож ирсэн байна. За тэгвэл өнөөдөр төр ямар нөхцөл байдалд ажиллаж байна? Төр өнөөдөр ямар шийдвэр гаргах ёстой болж байна? Бид ямар цаг үед амьдарч байна гэдгээ бас бодох ёстой болж байна. За ер нь бол онлын хандлагын хувьд авч үзэхэд өнөөдөр тодорхой бус нөхцөл байдал бий болоод байна. За яг энэ тодорхой бус ойлгомжгүй нөхцөл байдал улс орнууд хөгжлийн бодлогоо яаж төлөвлөх, хөгжүүлэх, нийгмийн эзэн засгийг хэрхэн удирдах авч явах вэ гэдэг асуудал маань өөрөө онлын хувьд, практикийн хувьд уялдаатай нэгдмэл системтэй үйл явц болж байна. За ер нь системийн шинжилгээ ухаанаар ингээд авч үзэхэд системийн бүрдүүлж байгаа элементүүд нь өөр хоорондоо харилцаа уялдаатай. За тэднийг дэд хэсгүүдээс бүрдэж байгаа элементүүд нь хоорондоо уялдаатай байснаар аюулгүй байдал за тэнцвэрийн хадгалах хуулийн захирагдчихэв. За мэдээж бодлого, улс орны хөгжил, бодлого, болгон шийдвэр гаргалт хэрэгжүүлэлт гэсэн эдгээр асуудлууд бол мэдээж микро түвшнээс макро түвшин магадгүй доороос дээшээ эсвэл дээрээс доош макро түвшнээс микро түвшин рүү холбогддог нарийн ийм тогтолцоо. За төрийн удирдлагын систем шинжлэх ухаан. За та бүхэн мэдж байгаа системийн ондыг маш тавчхан тайлбарлаа. За тэгэхээр улс орны төр засгийн байгууллага, төрийн удирдлага мэдээж иргэдэд авч байгаатай сайн сайхан амьдралын төлөө бүхэл чармайлтаа гаргаж ажилладаг эргэлздэг. Гэхдээ энэ өөрөө систем шинжлэх ухаан маш олон шинжлэх ухааны уулзалт дээр энэ асуудлуудыг авч үздэг, нэгтгэдэг,
эдгээр бүх асуудлыг системийн хувьд авч үзэж, уялдаа холбоог нь авч үзэж, эдгээр уялдаа холбоо аюулгүй байдал тэнцвэртэй хадгалахын тулд маш олон шинжлэх ухааны уулзвар дээр оршдог шинжлэх ухаан учраас энэ бол бас нарийн төвхтэй ийм шинжлэх ухаан байна. Хэрвээ энэ төрийн удирдлагын асуудал энэ олон шинжлэх ухааныг хамарч энэ олон одоо системийн онолоор асуудлыг шийдтгүүлсэн бол төрийн удирдлага улс орны иргэдийг аз жаргалтай байлгахад маш хялбархан байх байсан болов. За та бүхэн харж байна энэ хэдхэн одоо шинжлэх ухааныг гол шинжлэх ухааныг гэсэн нь хууль зүйн макро эдийн засгийн бизнесийн удирдлага мэдээллийн систем түүх сэтгэл судлал гэх мэтчлэн гэдэг. Гэхдээ эдгээр шинжлэх ухааны цаана дахин яг л нэг системийг бүрдүүлж байгаа элементүүд эндийг бүрдүүлж байгаа бусад дэд хэсгүүд маш олон системд шинжлэх ухааны төрлүүд үүний ард байгаа гэдгийг бас та бүхэн бас үргэлжилсэн хязгааргүй гэсэн энэ утгаар бас ойлгоорой. Ийм учраас төрийн удирдлага бол систем шинжлэх ухаан юм а гэдэг энэ ойлголтыг би бас та бүхэнд өгөхийг зорилоо. За мэдээж хамгийн микро түвшний гэр бүл бүх хүний санхүүгээс эхлээд улсын түвшинд, төрийн түвшинд санхүүгийн бодлого бүхий л асуудлыг ард ирдийнхээ аж амьдрал, сайн сайхан байдал бүхий л асуудлыг нэгтгэж энийг нэг голдролд оруулж системчилж хөгжүүлнэ гэдэг бол амаргүй бөгөөд төвөгтэй юм аа. За систем шинжлэх ухаан гэдэг утгаараа та бүхэн харж байна. Энэ хүснэгтэр би нийтийн удирдлагын хүрд гэдэг энэ бүтээлийн хэсгээс хүснэгтийг харуулж байна. За энэ бүтээл та бүхний харж байгаа чинь юу, хэн, яагаад, хэрхэн гэсэн дөрвөн хэсэг, дөрвөн бүлгээс тийм ээ, дөрвөн бүлгээс бүрдэж байна. За бүлэг тус бүр 3 дотоод буюу гадаад тойрог гэсэн 3 бүрэлдэхүүн хэсгээс бүрдэж байгаа. За дотоод тойргийг та бүхэн харах юм бол альва судлагдхууныг илэрхийлж байдаг. За гадаад тойрог бол судлагдхуун буюу шинжлэх ухааны холбоосыг илэрхийлж байгаа. За ингээд аваад үзэхээр энэ олон шинжлэх ухаан эдгээр судлагдхуунуудыг хооронд нь яаж уялдаатай зөв голдролд зохицуулах вэ? Яаж бодлого шийдвэрээ гаргах вэ гэдэг бол үнэхээр амаргүй ийм одоо үйл явц байгаа. За тэгвэл энэ систем шинжлэх ухаан учраас стратегич, за шинжлэх ухаанч өөрчлөлт тооцоолсон байх ёстой. Урт хугацааны зорилтуудад бодиттой хувь нэмэр оруулах чаддаг байх ёстой. Үр дүнд суурилсан. За үр дүнд суурилсан гэдэг утгаараа ард иргэдийн бодит амьдралд үр дүнтэй өөрчлөлт хийх чадвартай байх ёстой. За хамтарсан байх гэсэн зарчмыг агуулж байгаа. За хамтарсан гэдэг утгаараа салбарын хил хязгаарыг дагаж ажиллаж чаддаг байх хэрэгтэй. Зөвхөн одоо манай яамны асуудал гэж ярихгүйгээр яамд хоорондын салбар хоорондын уялдаа холбооны асуудал, яг л нэг системийн онолоор хамтарч ажиллах энэ асуудлууд гарч ирж байгаа. Түүнээс гадна оролцоог хангасан шударга бүх талуудын ашиг сонирхлыг харгалзсан ийм зарчим суурилсан байх ёстой. За нөгөө талаас уян хатан бөгөөд инновацлог ийм зарчим суурил шийдвэр гаргах хэрэгтэй. За мөн тухайн шинж тэмдгийг биш шалтгааныг авч үздэг, туршилтайч ашигладаг бүтээлч бодтой ийм шийд чанаруудыг агуулж авах хэрэгтэй юм аа. За энэ утгаараа мэдээж системийн шинжлэх ухаан ярьж байгаа учраас системтэйгээр цаг хугацааны шалгуурыг даван туулах чадвартай амьдрал нийцсэн байх гэсэн эдгээр зарчмыг агуулна. За түрүүн би бас системийн онолыг тавчгаа ярьлаа. Одоо резилиенс онолыг маш тавчгаа яриад байна. За резилиенс онол бол биологийн шинжлэх ухаанаас одоо үүдэлтэй гэж үздэг. Аливаад одоо уян хатан төсвөртэй зохицох агуулгаар маш олон шинжлэх ухааны салбарууд хэрэгжүүлж болоод байна. За удирдлагын шинжлэх ухаанд бол төсвөр хатуужил гэдэг нэр томьёо бол эргээд төрийн удирдлагын системчсэн арга хэмжээний цогц бодлого гэсэн ойлголтыг дэлгэрүүлж эхэлж байна. За резилиенс онолын хувьд энэ резилиенс гэдгийг одоо ойлгомжгүй байдал, тодорхой бус байдал гэж ярьж бас орчуулж хэрэгжилж байгаа. Гэхдээ төрийн удирдлагын шинжлэх ухаан, төрийн удирдлага хэрэгжилж байгаа энэ хэллэгээр энэ ойлголтоор бол төрийн удирдлагын уян хатлан байдлын үжил баримтлал нь бол төрөлн байгаа орчны динамик нөхцөлд үүссэн тодорхойгүй байдал, бэрхшээлийг даван туулах хандлага гэж үзэж байгаа юм. За та бүхэн мэдж байгаа Фука Вордын онол гэдэг. За сүүлийн үед бол ер нь бол
21-р зууны төрийн албаны менежер гэдэг Сингапурын их сургуулийн Сегер Вандервалийн бичсэн ном бүтээлүүдээс манай төрийн албан агчдыг мэдж байгаа хаа гэж бодож байна. За ер нь бол хүрээлэн байгаа орчин гамшиг суурил тодорхойгүй байдлын байнгын үйл явцад яаж шийдвэр гаргах юм бэ? Энийг хэрэгжүүлэх тухай онол болоод байна. Яг өнөөдөр нөхцөл байдалд ковид цар тахлын нөхцөл байдал, за мөн дайны нөхцөл байдал маань нөхцөл байдал глобалчлалын асуудал маань өөрөө салаа замын үйлдвэр дээр ирсэн байна гэдэг энэхүү одоо нөхцөл байдал энэ ФУКА бордын онолыг бид нар бас авч үзэх зүйтэй. За энэ V бол хэлбэлцэл байгууллагад нөлөөлөх боломжгүй шийдвэртэй холбоотой хувьсагчны ойрын хугацааны хэлбэлцлийг авч үзэж байгаа. Юу бол тодорхой бус байдал. Мэдэгдэж байгаа арга хэрэгсэл журмаар шийдвэрлэх боломжгүй эрсдлийн тодорхойгүй байдал. Эдгээр илэрлийг хэлээд байгаа. За C нь бол нарийн төвөгтэй байдал буюу системийн бүрэлдэхүүн хэсгүүдийн харилцан үйлчлэлийг авч үздэг. За A бол хоёрдмол байдал буюу бодит байдлыг тодорхой ойлгож үнэлэх боломжгүй нөхцөл байдал. За тэгвэл бодит байдлыг тодорхой үнэлэх боломжгүй бүх зүйл ойлгомжгүй нөхцөл байдал өнөөдөр улс орны засгийн газрууд төрийн байгууллагууд хэрхэн яаж ажиллах вэ гэдэг асуудал өөрөө ирэхгүй гарч ирж байна. За та бүхэнд би бас дайрны онолыг маш товчхон танилцуулахыг хүсэж байна. За Чарльз Дарвины онолыг бид бүгдээрээ л 10 жилийн сургуулиудад за миний X week юм бол бүгдээрээ 10 жил биологийн хичээл дээр үзчихсэн дайрны онол. Зүйлийн үүсэл бүтээл гэдэг 1859 онд бүтээгдсэн бүтээл байгаа. За энэ эволюцийн шинжлэх ухаан байгууллагын генийг хойч үедээ өвлүүлэн үлдээхийн тулд амьд үлдэж чадах хамгийн хүчрэхэд хамгийн чадaltaй хүмүүсийг сонгодог гэж үзэж байгаа. За амьдралын хувьд нь байгалийн шалгалт хамгийн сайн амьд үлднэ гэдэг ийм одоо дайрны онол байгаа. За өнөөдөр дэлхийд таханд үүсэж байгаа нөхцөл байдал, цар тахлын нөхцөл за энэ дайны нөхцөл байдал, байгалийн гамшиг одоо хэмжээний удирдлагын асуудлуудаар эргээ бодоод үзэхэд эдгээр ч гэсэн одоо бас яг дайрны онолоор байгалийн шалгарал буюу ковидын цар тахлын нөхцөлийг даун туулахад бас энэ шалгарал үнэхээр одоо энэ онол шалгарал асуудал бас яригдж байна. Та бид ч гэсэн ковидын цар тахлын нөхцөл байдалд 2 жил гаруй хугацаанд бас ковид тусган тусаад за магадгүй өнөөдөр бид тодорхой хэмжээгээр ковидыг ялсан байгалийн шалгарлаар өнөөдөр энд байгаа хүмүүс бас энэ шалгарлыг давсан байна гэж би ойлгож байна. Тэгэхээр бас ковидын цар тахлын нөхцөл байдлыг давсан байгалийн шалгарлаар шалгарсан хүмүүс бас өнөөдөр ажлыг үсгэж явж байгаа гэж ойлгож байгаа. За тэгвэл Монгол улсын стратеги төлөвийн түүхэн онцлог өнөөгийн байдал Монгол улс төрийн бодлого шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн ямар байгаа юм бэ? Энэ нөхцөл байдал чинь өөрөө тодорхой биш байна. Бид нар юу анхаарах юм бэ? Бусад улс орнуудын хөгжлийн бодлого төлөв ямар байна? Системийнхаа онолоор төрийн удирдлагын систем шинжлэх ухаан бол бусад улс орнууд яаж төлөвлөж байна? Монгол улс яаж байна гэдэг дээр би судалгааны хэсэгтээ та бүхэнд жишээ яриа гэж үзсэн юм аа. За Монгол улсын за та бүхэн бас энэ марцсан байж магадгүй санаж магадгүй Монгол улс 1940-од оны үеэс эхлээд аж ахуй соёлоо хөгжүүлэх жилийн төлөвлөгөөгөө хэрэгжүүлж байсан. За ингээд эхлэн 2 дугаар дайны дараа 48-аас 52 онд анх дугаар 5 жилийн төлөвлөгөөгөө баталсан. Анх дугаар 5 жилийн төлөвлөгөө. За ингээд малын тоотлогоо 31 сая төгрөгийг бүх хүүхдийг ерөнхий боловсролын сургууль заавал сургая, насанд хүрэгчдийн одоо бичиг бүсэг үйл мэдэх явдлыг адгах зэрэг ийм зорилтууд төвшүүлж байсан. За ингээд 5 жилийн төлөвлөгөөг би ерөнхийдөө нэгтгэж харуулж байна. За жишээлбэл энэ 5 жилээр төлөвлөж байсан төлөвлөлтийн нөхцөл байдал энэ Монгол улс маш амжилттай хэрэгжүүлж эхэлж байсан. За 1-р 5 жилийн төлөвлөгөө, 2-р 5 жилийн төлөвлөгөөний биелэлтийн асуудлыг судлаад үзэхээр зэрэг ер нь тухайн үед сайд нарын зөвлөл гэж байсан. Сайд нарын зөвлөлийн 1-р олгогч дараагаар ажиллаж байсан. Хэрэнд дугаар бол энэ төлөвлөгөөний биелэлтийг гаргаж ирдэг. Төлөвлөгөө юунаас болоод биелээгүй юм бэ гэдэг асуудал дээр анализ хийдэг, дүгнэлт хийж байсан. За тэр ихтэйгэл хариуцлагагүй ажилласан, төлөвлөгөөг тасалдуулсан хүмүүстэй одоо хариуцлага тоодж байсан ийм одоо асуудлууд байсан байна түүхэн. За 3 жилийн төлөвлөгөө 58-аас 60 онд Монгол улс бол Батар газар эзэмших зорилт тавьж байсан байна. За ингээд жил жилийнхээ онцлогоор
онцлогоор тэргүүлэх чиглэлээ сонгоод зорилтуудаа төвшүүлээ явж байсан байна. За 66 оноос 70 оны 4-р 5 жилийн төлөвлөгөөг 5 хүн харах юм бол хөрөнгө оруулалтын эдийн засгийн үр ашгийг дээшлүүлнэ гэдэг ийм гол зорилтууд тавьж байна. Хөрөнгө оруулалтын эдийн засгийн үр ашгийг дээшлүүлнэ. За ингээд 5-р 5 жилийн төлөвлөгөө ингээ хараад их юм бол эдийн засгийн боломж хүч юу байна? Хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлнэ, хэлбэрлэлтгүй дээшлүүлнэ гэдэг асуудлыг бид 71-ээс 75 онд ярьж байсан. Өнөөдөр Монгол Улс шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд төрийн албан хаагчдын төрийн байгууллагын бүтээмжийн талаар ярьж эхэлж байна. Бид нар 71-ээс 75 онд бүтээмжийн талаар ярьж байсан байх шүү гэдэг. Энэ одоо бас мэдээлэл тавхан төгсөж ирсэн. За ингээд 76-аас 80 онд нийгмийн эдийн засгийн зорилтууд нийгмийн үйлдвэрлэлийг цаашид улам өрнүүлэх, үр ашгийг дээшлүүлэх гэдэг чанарын асуудал яригдж ирсэн байна. Чанарын асуудал. За бид нар одоо чанарын стандарт ISO 9000 тогтолцоог дөнгөж сайхан гарч ирсэн шиг сайхан олон улсад нэг стандартыг хэрэгжүүлээд эхэлсэн юм шиг бид нар 76-аас 80 онд чанарын асуудлыг хэлбэрээ хэмжээж үзье. За 7-р 5 жилийн төлөвлөгөө буюу 81-ээс 85 онд хөдөлмөрийн бүтээмжийг байнга дээшлүүлэх. За тэр ихтгэл шинжлэх ухаан, техникийн авалт, тэргуун туршлагыг нэвтрүүлэх гэдэг ийм зорилтууд тавьж байсан байна. За мөн 86-аас 90 онд 8-р 5 жилийн төлөвлөгөөнд бол эдийн засгийн потенциалыг нэмэгдүүлэх замаар үр ашгийг нэмэгдүүлнэ. За ард түмний одоо материалын аж байдал, соёлын хэмжээг одоо хэлбэрлэлтгүй дээшлүүлэх зэрэг зорилтууд тавьж байсан. За ингээд 90 оноос хойш ямар үйл явдал боллоо тийм ээ. За ингээд 90 оноос хойш та бүхэн мэдж байгаа олон намын систем, за зах зээлийн эдийн засаг гэдэг өөрсдийн үр шат руу одоо орж ирсэн энэ асуудал байгаа. За ингээд 90 оноос хойш 93 он хүртэл 5 жилээр төлөвлөжсэн төлөвлөлтийн асуудал байх болсон. За ингээд 93 он гэхэд Улсын их хурл хөгжлийнхөө чиг баримтлалын үзэл санааг босруулсан байна. За 96 онд үзэл баримтлалаа босруулж 96-аас 2015 онд, за 98 онд, 98-аас 2021 онд хөгжүүлэх энэхүү одоо хөтөлбөрөөр босруулж ирсэн байна. За 2008 онд мянган хөдөлгөөний зорилгосоор сүнсний хөгжлийн хөтөлбөр, за ингээд 16 онд тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, за мөн 20 онд улсын хараа 20 гэсэн урт хугацааны хөгжлийн бодлогыг төлөвлөж ирсэн байна. За ингээд 90 оноос 93 он хүртэл Монгол улс яаж төлөвлөж ирсэн бэ? Ямар хүндрийг даваавэ гэдгийг одоо X үеийнх нь маш сайн мэдж байгаа. За энэ үед өмч хөгжлийн асуудал явагдсан. Улсын өмчлөлтүүдийг ганцхан өмчийг мэддэг байсан бол өмч хөгжлөгдөж ирсэн. Өмч хөгжлөгөө бид бэлтгэлтэй байж чадсан уу юу? Энэ асуудал бас өөр асуудал. За ингээд 1990 онд бас Монгол улсад ардын хяналт шалах хороо татан буулгаснараа Монгол улсад институцийн төвшөнд хяналт шалгалт хийх институцийг татан буулгаж ирсэн ийм улс орн байгаа. За ингээд улсын хэмжээний институт жижиг газар бол байсан. Улсын хэмжээний институт бол 90-95 онд яг энэ хүнд бол ямар нэгэн хяналтын байгууллага улсын хэмжээний байсангүй. За энэ үед бид өмч хөгжлийг хийгдсэн маш олон асуудлыг шийдсэн. За ингээд хяналтгүй явж болохгүй нэ гэдэг утгаараа 95 онд төрийн хяналт шалах хороог байгуулж гисэн энэ түүхийг бид түүхийн хувцснаа Монгол улс бичиж үлдээлээ. За өнөөдөр ингээд даваад үзэхэд Монгол улс хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдийг ингээд даваад үзэхэд 2019 онд Монгол улсын одоо засгийн газраас Монгол улсын үндэсний сайн дурын ихтгэл дурдсанаар авч үзэхэд ерөөсөө 200 орчим бодлогын бичиг баримт байна. Баримт бичиг байна, хүчин төгөлдөр байна. Тэгэхээр боловсрол арга зүйн муу байна, шинжлэх ухааны үндэслэл муу байна, хэрэгжүүлэх явц, үр дүн хэрэгжүүлэх явцын үндэслэлтэй, үр дүн тодорхой бус тулгамж байгаа асуудлыг огт судлаагүй байна. Эдийн засгийн үр ашиггүй тэр ихтгэл одоо хариуцах хэзээ байна гэдэг ийм дүгнэлтээр гаргаж ирсэн. За ингээд би Оросын холбооны улсын талаар Францын талаар маш товчхон дүгнэлт хэлээд эргээд хамгийн зөв дүгнэлт хэсэгтээ Монгол улсын хөгжлийн бодлого энэ асуудал яажийнэ гэдэгт дүгнэлт хэсэг рүү эргэж холбогдно. За Францыг авч үзье. Маш товчхон аваад үзье. Дэлхийн 2 дугаар дайны дараа Франц улс Маршны төлөвлөгөө та бүхэн сонсч байсан баг. Сэргээх ашиглах тийм ээ эдийн засгийг сэргээх зорилгоор үндэсний төлөвлөгөө шилжиж эхэлсэн.
За ингээд 70-аад оны үеэс эхлээд газрын засны хямрал болсон. За Европын улс орнуудын хил хязгаар нэгдсэн. Ийм учраас богино хугацааны төлөлт хийхээс өөр аргагүй байдалд орж ирсэн байна. За ингээд төлөвлөхөөс илүүтэйгээр тогтвортой байдлыг хэрэглэх чиглэл болгон анхаарч ирсэн. За ингээд 80-ад оноос хойш төвлөрсөн төрийн удирдлагын загвараас татгалзаж эхэлсэн. За орон нутгийн удирдлагад эрх мэдлийг олгож чинь гэж хэлж байсан байна. За ингээд урт хугацааны алсын хараа бүхэл төлөвийн таамаглал хийх цар хүрээг бий болгох зорилгоор төрөл бүрийн оролцогч талуудын мэтгэлцээ өргөнүүлсэн. За энэ утгаараа улс орны ирээдүйн нийлбэл алсын хараатай болох энэ асуудлыг тавьсан байгаа. За мөн үр дүнд төсөвт одоо бодтой ажлуудыг тусгаж чадсан ийм чухал ач холбогдолтой байсан ч гэсэн төвлөрөх эрх мэдэл төсөв санхүүгийн эрх мэдэлтэй өрсөлдөжсэн учраас энэ асуудал бас тодорхой хэмжээгээр бас амжилттай болж чадаагүй. За миний одоо Монгол улсын нөхцөл байдлыг харж байгаагаар энэ төлөвлөх эрх мэдэл. За энэ бол эдийн засгийн хөгжлийн яам одоо төлөвлөх юм шиг байгаа юм. Одоо энэ нөхцөл байдлаас за санхүүгийн эрх мэдлийн сангийн яам. Өөрөөр хэлэх юм бол энэ төлөвлөх эрх мэдэл за санхүүгийн сангийн яам хоёр төлөвлөх тэгээд санхүүгийн эрх мэдэл энэ хоёрын хооронд бас зөрчилдөөн гаргачихгүй өрсөлдөчихгүй гэдэг энэ асуудлыг Монгол улс бас одооноос анхаарч магадгүй сангийн яам эдийн засгийн хөгжлийн яам хоёр хамтарч салбар хоорондоо уялдаа хангаж ажиллах зүйтэй болов гэдэг ийм бодол бас төрж байгаа юм. За ингээд Францд бол төлөвтэй үйл явдал өөрчлөгдөж эхэлсэн. За дээрээс доороос дээш үйл явц. Дээрээс одоо доош нь доороос дээш өөрөөр иргэдээсээ санал аваад шийдвэр гаргах төвшний засгийн газрын төвшин шийдвэр гаргах энэ асуудлыг авч үзэх болсон. За бүх асуудлыг уйлдуулахаас гадна гадаад үр дагаврыг хэмжих ийм одоо онцлогтой байсан байна. За ингээд Францын одоо энэ төлөвлөлтийн асуудлаас авч үзэхэд салбарын логик хоцрогджээ гэж дүгнэжсэн байна. Францын компаниуд 25-аас 30 жилийн дараа ямар байх вэ? Тэр үед хүн амын тоо хэд болох юм? Ирээдүйн амьдралын хэв маяг яаж өөрчлөгдөх юм бэ? Хүмүүсийн зан үйл ямар болох юм? Шинэ салбарууд ямар шинэ салбарууд бий болох юм? Ямар салбаруудын одоо үйлдвэрлэлийн салбар буурах юм бэ? Устдаж өгөө болох юм бэ гэдэг энэ асуудлуудыг анхаарч ирсэн байна. Тэгэхээр ч гэсэн Монгол улс бас энэ бусад улс орнуудын туршлагаас авч үзэхдээ энэ бол хүмүүсийн зан үйл ямар болох юм? За магадгүй мэрэгжил ирээдүйн одоо ирээдүйн асуудал ямар болох вэ гэдэг асуудал дээр Монгол улсын одоо хөгжлийн бодлого төлөвлөлтөд зайлшгүй анхаарах энэ асуудлууд бас аяндаа бий болж байгаа. За ер нь судлаачдын авч үзэж байгаа 2000-аад оноос өмнө авч үзсэн судалгааны үр дүнд ер нь бол урд нь огт хэрэгцээгүй 70-аад оны үеэс огт хэрэгцээгүй гэж үзэжсэн эдгээр мэрэгжил бол 2020-ад оны ихээр хамгийн их эрэлт хэрэгцээтэй мэрэгжлүүд болох энэ төлөв байдал ажиглагдаж байна гэж дүнсэн байдаг. За энэ дараа тавтан мэдж байгаачлан сэтгэл зүйч хүн бол хамгийн ажилгүй хүнд хэрэггүй мэрэгжил байсан бол өнөөдөр сэтгэл зүйч хүний ажиллах эрэлт хэрэгцээ өнөөдөр маш чухал нэгдүгээр тавьж байгаа тавтан гэж байгаа хүмүүсийн харилцаа хандлагын асуудал, сэтгэл зүйн асуудал, сэтгэлгээний асуудал, сэтгэл зүйн шинжлэх ухаантай нэлээд холбогдож авч ирж байна. За Германы жишээг маш товчхон ярих гэж бодож байна. За канцлер Вилли Брандт бол дунд хугацааны төсвийн төлөлтийг 69 онд анх хэрэгжүүлсэн. 5 жилийн санхүүгийн төлөвлөлтийн мөчлөг, бодлогын төлөлтийн асуудал. За эргээд энэ бол бодлогын төлөвлөлтийг жилийн төсвийг холбох үүрэгтэй төлөвлөлтийн хөөрөл болсноос хөтөлбөрсөн туршлага. За энэ зэрэг магадгүй манай түрүүн минь хэлсэнчлэн эдийн засгийн хөгжлийн яам хэд төлөвлөөд сангийн яамтай хамтарч ажиллахгүйгээс төлөвлөлтийн хөөрлөөс олж бүтлгүүдхий гэдэг энэ санаа агуулсны үнээс одоо энэ зүйлийг оруулж танилцуулж байна. За анхны одоо улаан ногоон эвслийг бол Герхард Шрёдер бол төлөвлөлтийн чадварыг өргөжүүлэх шинэ оролдлого хийсэн боловч энэ оролдлого бол төлөвлөлт амжилттай болох чадаагүй маа. За Герман улс бол мэдээж шатлсан тогтолцоотой. За ингээд ер нь бол болж байсан хэлснээр Герман улс бол төрийн байгууллагууд нь уялдаа бүхий стратеги хэрэгжүүлснээр илүү сайн ажиллахыг нотлон харуулсан
стратеги боловсруулах, хэрэгжүүлэх, хэрэгцээ тодорхойлох шалгуур Герман улсад одоогоор байхгүй байна. Энэ чиглэлийн эмпирик судалгаа хийгдэггүй. Герман улс харин хяналт үнэлгээг тогтмолжуулснараа стратегийн цор хогоо нөхч байна гэж дүнсэн байгаа маш их сонирхолтой ийм дүгнэлт гаргасан. За хятадыг авч үзье. Хятадыг. За 5 дугаар 5 жилийн төлөвлөгөө хятадын үндэсний хөгжлийн чиглэл бол 1955 оноос эхлээд. За бид нар одоо хэдэн оноос эхлээд тийм ээ хөгжүүлж байна. Хятад биднээс 10 жилийн дараагаар үндэсний хөгжлийнхөө чиглэлийг гаргаж ирсэн байна. За ер нь стратегийн зорилтууд нь чиглүүлэх зарчмуудад үндэслэгдэж шийдсэн. За ер нь бол эдийн засгийн өсөлт бүтэц болон эдийн засгийн бүс хувьсгчийг дахиад хэлье. Эдийн засгийн бүс хувьсгчтай ийм одоо эдийн засгийн өсөлт бүтэцийг бий болгохыг зорьсон. За хятад 1-р 5 жилийн төлөвлөгөөнд бол хамтын шийдвэр гаргахад төлөвлөсөн. За ер нь бол 2-р 5 жилийн төлөвлөгөөнд нэг үг гэдэг санааг онцлсон. За энэс бид нар нэг үг гэдэг санаа хамтын шийдвэр гаргахад зөвлөдөх заагвар, хамтын шийдвэр гаргах заагвар гэдэг дандаа хамтарсан энэ бодлогыг бид хятадын хөгжлийн төлөвлөгөөний онцлогоодоос бас харж болж байгаа юм. За бид нэг үг гэдэг санаа бол ялангуяа нэг ойлголтоор ойлгох гэдэг энэ санаа бол Монгол улсад хэрэгжих төрийн байгууллагуудаа уялдаа холбоо үнэхээр бас бодох үз асуудлууд нэлээд гаргасан. Та бүхэн санаж байгаачлан ковид цар тахлын нөхцөл байдал улсын онцгой комиссоос шадар саад бүр бүгд гаргадаг. Гэтэл хэрэгжүүлэх байгууллагууд, тэгээд цагдаагийн байгууллагууд, нийтийн тээвэр, цагдаагийн байгууллагууд өөрөөр ойлгоод өөрөөр хэрэгжүүлээд өөрсдийнхөө яваад ингэж хэрэгжүүлсэн ийм асуудал гарсан. Тэр ихтгэхээр одоо Улаанбаатар хот аймгийн төвөөс Улаанбаатар хот руу орох гээд 22-ийн давчин дээр гацаж хүний эрдэнэ төхний амь нас эрсдсэн хүртлийн асуудлууд бол ерөөсөө асуудлыг нэм утгаар ойлгохгүй байна. Өөрөөр ойлгоод байна. Өөрөөр хэрэгжүүлээд байна. Яг нэг утгаар ойлгож монгол хэлээр хэлжээд нэг утгаар ойлгож нэгдсэн журмаар нэгдсэн байдлаар хэрэгжүүлж чадахгүй байна гэдэг асуудал дээр бид нар бас дүгнэлт хийх цаг болсон болов гэж бодож байгаа. За энэ өөрөөр утгаар ойлгоод байна. Яг нэг гарсан шийдвэрийг өөрийнхөө тайлбарлаад өөрөөр хийгээд байна гэдэг энэ асуудал маань төрийн байгууллагуудын уялдаа холбоо, төрийн албан хаагчдын мэдлэгийн тэгш бус байдалтай холбоотой гэж үзэж байгаа. За хятадын төлөвийг аваад үзэхэд та бүхний харж байгаачлан 5 жилийн төлөвлөгөөнүүдээ амьдралын түвшин бол байнга өссөн байдалтай харагдаж байна гэж явж байна. Маш сайн төлөвлөсөн төлөвлөгөөнүүд явж байгаа. За Оросын холбооны жишээг аваад үзье. За хятад улс Оросын холбооны улс хоёрын жишээг бол ер нь бол хөрш орнууд яаж төлөвлөж явж ирсэн бэ? Бид одоо ямар туршлага авах нь, ямар одоо санааг авах вэ гэдэг үгнээс энэ хоёр хөрш орныг зориуд дэлгэрэнгүй танилцуулж байна. За ер нь бол Оросын холбооны улс бол 28-аас 32 онд хамгийн анхныхаа 5 жилийн төлөвлөгөөгөө анх баталж гаргасан байна. За ингээ үйлдвэрчдийн бодлого, аж үйлдвэрчдийн бодлогыг л барьсан. Аж үйлдвэрчдийн бодлого. За ингээ цэрэг эдийн засгийн хүчийг аль болох богино хугацаанд бий болгох, үйлдвэрлэлийн хэрэгслийг бэхжүүлэх, хүнд хөнгөө үйлдвэр, тээвэр хөдөө аж ахуйн хангах гэсэн ийм зорилтууд тавьжсэн. За та бүхэнд би бас нэг 2-р 5 жилийн төлөвлөгөөнд бас анхаарлаа хандуулаач гэж хүсэж байна. 33-аас 37 онд Оросын холбооны улс бол 2-р 5 жилийн төлөвлөгөөгөө баталсан байна. За энэ дээр ямар зорилт тавьсан бэ гэхээр зэрэг бид өндөр хөгжилтэй орнуудаас 50-аас 100 жилээр хосорч байна. 10 жилийн дотор бид энэ хөгжлийг үүсгэх ёстой. Хэрвээ бид энэ зайлшгүй хийх хэрэгтэй хийж чадахгүй бол тэд биднийг бут нэрхэх болно гэж Сталин бас хэлж ирсэн байна. Энэ одоо хөгжлийн зорилтууд аж үйлдвэрийг цаашид сэтгэлүүлэн хөгжүүлэх гэсэн энэ зорилтыг хүрээнд ийм асуудал тавьж ирсэн байна. За 44-аас 50 оны ихийг та бүхэнд бас анхаарлаа хандуулаач гэж хүсэж байна. За ямар зорилт тавьсан бэ гэхээр улс орны сүрэлд өртсөн бүс нутгийг сэргээж үйлдвэр хөдөө аж ахуй дайны өмнөх түвшинд хүртэх сэргээхний дараа нь энэ түвшинг хайжмар нэмэгдүүлэх гэсэн зорилго тавьсан байна. За яг энэ зорилгын түвшинд би өнөөдөр бодож байна л да. Украины дайн, Орос-Украины дайны нөхцөл байдал. Хэрвээ одоо байдал ингээд намжаад
одоо дайн дуусах юм бол Украины нийт тэргүүнд тавигдах зорилтууд ерөөсөө улс орны сүрэлд орсон бүс нутгийг сэргээн. За ингээд нөхцөл байдлаа дайны өмнөх төвшөнд хүртэл сэргээх дараа нь айж нэмэгдүүлэх гэдэг ийм зорилт тавих нь ойлгомжтой болчиход байгаа. За ингээд 6-р 5 жилийн төлөвлөгөөг та бүхэн харж байгаа бол нэг хүнд ноогдох мах сүү цэцгийн тосны үйлдвэрлэлээр Америкийг төрүүлж гүйцэнэ гэдэг ийм одоо зорилт тавьж ирсэн байна. За ингээд 7-р 5 жилийн төлөвлөгөөн дээр шинжлэх ухааны хөгжүүлэх зорилт тавьсан байна. За мөн 71-ээс 75 онд 9-р 5 жилийн төлөвлөгөөнд бол хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх. За тэр 8-р 5 жилийн төлөвлөгөөнд бол ард түмний амжилгааны төвшинг мэдээлтгөөс нэмэгдүүлэх гэсэн ийм зорилтууд тавьж байна. За ингээд хөдөлмөрийн бүтээмжийг дэвшлүүлэх, шинжлэх ухааны технологийн дэвшлийг одоо нэвтрүүлээ, олдыг нэвтрүүлээ гэдэг энэ бүхэл зорилтууд бол яг манай Монгол улсын 5-р 5 жилийн төлөвлөгөөний зорилтуудтай юм манайх хөл асуудлыг улсын орны улсыг дагаж хийдэг, дагаж төлөвлөдөг байсан болохоор яг л бусад одоо улс орнуудтай зэрэгцүүлж төвшин төлөвлөөд үйл ажиллагаа төлөвлөж явуулж байсан, зохион байгуулж байсан харагдаж байгаа. За ингээд 11-р 5 жилийн төлөвлөгөөн дээр шинжлэх ухааны технологийн дэвшилт технологи олдыг нэвтрүүлээ. За мөн эдийн засгийн шинжилгээг хэрэгжилт 12-р 5 жилийн төлөвлөгөөн дээр салбарын хөгжлийг жигд хангах, бүтээгдэхүүний чанарыг сайжруулах гэдэг асуудал орж ирж байна. Өөрөөр хэлэх юм бол салбарын хөгжлийг жигд хангах гэдэг асуудал маань нөгөө салбар хоорондын уялдааны асуудлыг бас нэмэгдүүлж оруулсан гэж харагдаж байгаа. За мөн чанарын асуудлыг за ингээд зөвлөлт бодлол задрын усны дараагаар Путиний засгийн газар янз бүрийн одоо урт хугацааны хөтөлбөр хэрэгжүүлэх гэж оролдож өөрчлөлтүүд хийж ирсэн. За ингээд 2004 онд бол эрүүл мэнд, босрол, орон сууцны үйлчлэгийн чанарын асуудал, иргэдрүүгээ чиглэсэн асуудлууд, 2014 онд эдийн засаг хөгжил, инновацийн чиг баримжаатай эдийн засаг гэдэг ийм үндэсний хөтөлбөр боловсруулсан зэрэг ийм туршлагуудыг Оросын албаны улсын шинээс харж байна. За мөн уялдаа бүхий дунд ба богино хугацааны зорилтууд тулгуурласан урт хугацааны шийдлийн асуудал, зохион байгуулалт нөөцийн асуудал анхаарч эхэлсэн. За мөн эрчим хүч, тээвэр хүн амжийн үндэсний аюулгүй байдал, хүний хөгжлийн төслүүд тэмдэглэжүүлэх боломж олгоно гэж хэлсэн байна. За ингээд 2017 онд цар тахлын нөхцөл байдлаас өмнө, дайны нөхцөл байдлаас өмнө за Английн судалгааны Хараад судалгааны институтын гаргасан судалгааны дүнгээр авч үзэх юм бол 2030 он гэхэд Хятад 1-р байранд эдийн засгийнхаа чадлаар орохоор харагдаж байна. За Герман улс 7-д, Америк 2-д байна. За Оросын холбооны улс бол 6-р байранд байхаар ажиллаж байгаа. 6. За гэтэл одоо нөхцөл байдал, дайны нөхцөл байдал 2022 онд энэ нөхцөл байдал хэрхэн яаж өөрчлөгдөж харагдаж байна гэдгийг бид авч үзье. За 2022 оны байдлаар дэлхийн одоо эдийн засгийн судалгааны байгууллагаас Хятад бол 1-р байранд байна. Эврэ байна. За Америк бол 2-р байранд байснаа хүрчлээ 3 руу орж ирж байна. За Герман 7-д байсан 7-д байж байна. За Орос 6-д байснаа 9 рүү орчих. Ийм нөхцөл байдал ажиглагдаж байгаа. Гэхдээ энэ нөхцөл байдал бол яаж өөрчлөгдөх вэ гэдэг нь төдийлөн хайхтар өөрчлөгдөхгүй байна. 22 оны судалгаа учраас тэр 2030 он гэхэд өнөөдөр нөхцөл байдал ийм байж байна гэж харагдаж байна. За тэгвэл Монгол улс өнөөдөр хөгжлийн бодлого уялдаатай байдал ямар байна вэ гэдэг 21 онд гаргасан шинэ Монгол улсын шинжлэх ухааны академиас гаргасан судалгааг аваад үзэхээр зэрэг нийгэм эдийн засаг төрийн байгууллагын хөгжлийн одоо чиг баримжаа хэр оновчтой тодорхойлсон бэ гэдэг энэ судалгааг авч үзэхэд маш муу 2.6%, маш сайн 2.6%, маш сонирхолтой. За урт хугацааны хөгжлийн бодлогын баримтчуудын харилцан уялдаатай байдал бас маш сайн 6.1, маш муу 6.1 гэсэн юм гараад байна. Тэгэхээр энэ дэр нэг Монгол хүмүүсийн альва зүйлд хандах хандлага үнэлгээ болоод хоёр туйлтыг харуулдаг байгаа байхгүй юу? Нэг бол маш сайн, нэг бол маш муу. Энэ дээр бид нар бас Монгол хүний
Хувь хүний онцлог гэдэг юм, Монгол хүний онцлог гэдэг юм, монголчуудын онцлог гэдэг юм. Нэг бол нэг сайн, нэг бол нэг маш муу байгаад байна. Иймэрхүү одоо үнэлгээр үнэлэгдсэн энэ судалгааны үгдийг бас харуулъя гэж бодсон. За ингээд өнөөдөр нөхцөл байдлыг аваад үзэхээр Монгол улсын төрийн бодлого хэрэгжилтийн шийдвэр уялдаа холбоо бол ингээд системийн онолоор авч үзэх юм бол хэрвээ бидний цагийн одоо араанууд гэж уялдаа холбоогүй салангат нөхцөл байдалтай харагдаж байна. За алсын хараа 2050 бол Монгол хүний хөгжлийг хангасан ухаалаг тогтвортой засаглал байгуулалт бүхий төрийн алба төлөвшин захин технологид тулгуурласан иргэн төвтэй төрийн үйлчлэгийн бүрэн шилжиж төр хувийн хөвшил иргэний нийгмийн хамтын ажиллагааг бүх хүрээнд өргөжин хүний эрхийг хангасан шударга ёсны тогтолцоотой төлөвшсөн авилгагүй ус олно гэж алсын хараатаа ингэж хэлсэн байна. За ингээд аваад үзэхээр би 2020 оны байдлаар дэлхийн одоо Global Innovation Index гэдэг ийм одоо судалгааны байгууллага судалгаа гаргасан байна. За эндээс аваад үзэхээр зэрэг та бүхний харж байгаачлан би улаанаас нэмэгдсэн хэсгүүд таг бас их жоохон 20 минут байх шиг байна. Мэдлэг бүтээх гэсэн хэсэг рүү анхаарал хандуулаач. Мэдлэг бүтээх гэдэг хэсэгдэр Монгол улс бол дэлхийн 120 гаруй улс орноос 34 байгаа байхгүй юу? 34. За мэдлэгийн нөлөөлөл байна уу? Мэдлэгийн шингээл татхаалт байна уу гэхээр 120 ингээд бүр хашиг очиж нөгөө улс орнос хамгийн ард нь очиж. Тэгээ энэ юу хэлээд байгаа юм бэ гэхээр мэдлэг бүтээх гэдэг энэ одоо 34 дээр нэлээд урд эзэлсэн байр бол нөгөө Монгол улсад хувийн болон хувийн ихтэй сургууль нийт ихтэй сургуулийн тоогоор бол 3.34 сая хүнтэй улс оронд бол ингээ аваад үзэхэд нийт хүнд оногдох ихтэй сургууль гэдэг юм уу эсвэл одоо дээд мэргэжтэй хүмүүс ихэд тоогоор маш урдар орж иж байгаа байхгүй юу? А гэтэл эргээд инновацийн холбоос авахгүй, мэдлэг шингээж чадахгүй, мэдлэг нь нөлөөлөхгүй, мэдлэг нь тарахгүй ингээд аваад үзэхээр манай Монгол улс мэдлэгийг чанартай бүтээж чадахгүй байна гэдэг энэ дүгнэлт рүү орж байгаа. Чанаргүй боловсрол байна гэдэг энэ дүгнэлт рүү орж байгаа. Тэгэхээр бид эрдэмтэн судлаач, төрийн бодлого боловсруулагчид энэ асуудал дээр мэдлэгийн чанар энэ дээр бид анхаарах цаг аль хэдийн болсон гэдэг энэ тохиолдол өгч байна. За энэ бит бос хөрөнгө дээр бид 12 дараад байгаа. Тэгээ энэ дээр нөгөө монголчууд нөгөө IQ өндөртөө ухаантай шүү, Чингисийн Монгол гэдэг энэ бол андуурал шүү тийм ээ. Энэ юу гэхээр зэрэг ерөөсөө Монголын ЮНЕСКО-д бүртгэлтэй өв соёл, магадгүй хүн хамтлаг нэлээд бас амжилтууд гаргаж байна. За кино урлаг наадам гэх юм уу энэ одоо утгаараа орж ирж байгаа байр шүү гэдгийг бас хэлмээр байна. За ингээд онлайн бүтээлч байдал дээр бас үнэхээр бит бус хөрөнгө сайн байгаа бол гэдээ даваад үзэхээр бүтээлч байдал дээр 86 байлт орж байгаа. Ийм жишээ харагдаж байгаа. За ингээд Монгол улсын хөгжлийн бодлогыг тодорхойлсон баримт төчгүүдээс ингээд өөрчлөх хугацаа болон зорилтууд нь хэрэгцээх тодорхойгүй байдал өөрөө тулгымцсан асуудал болоод байна. Бид нар нөгөө тодорхойгүй нөхцөл байдал, ойлгомжгүй нөхцөл байдал шийдвэр гаргах гэдэг. Тэгэхээр энэ зорилтууд хэрэгцээх нь өөрөө тодорхойгүй бас тулгымцсан асуудал болчиход байна. Тэгэхээр Монгол Улсын шинжлэх ухааны академийн философийн хүрээлэнгээс 2021 онд гарсан дүгнэлтээр юу гэдэг юмсан бэ гэхээр доктортой хөгжлийн бодлого нь докторгүй байхад түүний хэрэгжилтийг дүүрэх бэрхшээлтэй байна. Хэрэгжилтийг дүүрэх боломжгүй гэдэг ийм дүгнэлт гарсан байна. За анхаарах асуудал юу байна гэдэг. За ингээд анхаарах асуудал юу байна гэдээ аваад үзэхээр төрийн одоо удирдлага, төрийн захиргааны байгууллагууд, төрийн албан хаагчид энэ хоорондоо систем шинжлэх ухааны үүднээс уялдаа холбоотой ажиллах зайлшгүй шаардлага байна гэдэг энэ дүгнэлт гарч ирж байна. За төрийн бодлогын хүрээнд ер нь бол улс төрчин гаргаж байгаа шийдвэр ерөөсөө богино хугацааны хариу үйлдэл үзүүлсэн гал унтраах шинжтэй ийм одоо шийдвэр гаргаж байна. За мөн шийдвэр гаргагчдын мэдлэг тэгш бус байна. Бодлогын шийдвэр үр нөлөө засаглалын бүх төвшөнд нөлөөлөл муу байна. Эрх мэдэл хариуцлага муу байна. Урт хугацааны стратегийн бодлого төлөвлөлт муу байна. За бодлого шийдвэр хэрэгжилтийн уялдаа холбоо муу байна гэдэг ийм дүгнэлт гарч байгаа. За төрийн захиргааны байгууллагууд.
За төрийн захиргааны байгууллагуудыг аваад үзэхээр үйл ажиллагааны харилцаа үйлдэл маш муу байна. Салбар хоорондын байгууллага хоорондын үйл ажиллагаа маш муу байна. За салбар хооронд байгууллага хооронд гэхэд нэг байгууллага дотор ажиллаж байгаа ихтэй засгуудын уялдаа холбоо муу байна. За мөн дээд шатны одоо байгууллагаас өгсөн үүрэг даалгавар зөв тэгээд жигд нөгөө хятадын туршлагаас нэг үг байдлаар жигд ойлгосон хэсэг нь ойлгомжтой төрөндөө цав тахлын нөхцөл байдлаас жишээ авч дурдлаа. За анхан шатны байгууллагууд ажиллаж байгаа ажиллагчид төрийн албан хаагч за тэдгээрийн одоо хэрэгжүүлэлт хангалтгүй байна гэж хэлэх гэж байна. За энэ нь юу вэ? Өдөө холбоотой вэ гэхээр мэрэгжлийн бус хүнийг мэрэгжлийн одоо шийдвэр гаргах нарийн мэрэгжлийн шийдвэр гаргах энэ албан тушаалтай дараагаар томилдог асуудал бас байгаа. Тэгээд тэн дээрээс бид нар бас анхаарах хэрэгтэй. За хүний нөөц, хуваарлтын асуудал, дахин хуваарлтын асуудал, удирдлагын манлайлалын асуудлыг бид нар өнөөдөр ярих цаг хэлсэн болсон байгаа. За төрийн албан хаагчдын хувьд авч үзэхэд үүрэг хариуцлага ёс зүйн асуудал бас хэрэгтэй. Харилцааны соёл, хандлага, мэрэгжлийн ур чадвар, мэрэгсэн байдал, ажлын ачаалал, зохион байгуулалт тэрхэл төрийн албан хаагчдын мэдлэгийн тэгш бус байдал нөлөөлж байна. Эрсдлээс хэрэглэх боломж нөхцөл янз бүр байна. За эрдэмтэн судлаачдын үзэж байгаагаар жинхэнэ манлайлагч тодорхой бус ойлгомжгүй нөхцөл байдал руу ханцуу одоо шаналж орж ойлгохын төлөө тодорхой бус нөхцөл байдлыг тодорхой болгохын төлөө тэмцэж ордог. Харин дулдууцын нэгэн бол аюулгүй орчинд очиод нуугдчихдаг. За тэгээд нөхцөл байдал аюулгүй гэдэг нь тодорхой аюул өнгөрсний дараа гарч иж байгаа ийм нөхцөл байна. Тэгэхээр зэрэг үнэхээр энэ тодорхой бус нөхцөл байдал, ойлгомжгүй нөхцөл байдал дээр ажиллах чаддаг манлайлагчд дэмжих авиас чадвартай төрийн албан хаагчдыг дэмжих энэ асуудал өнөөдөр чухлаар тавьж байгаа гэдэг таамаг хэлмээр байна. За мөн төрийн удирдлагын хувьд түрүүлэх салбарын бодлого, салбар хоорондын уялдаа, улс орны хөгжлийн бодлого, иргэдийн амьдралын уялдаа холбооны асуудалтай бас ярих асуудал бас нэлээд гарч байна. За бас нэг асуудал гэвэл сонгогдсон улс төрчид томилогц төрийн захиргааны албан хаагчдын хоорондын ойлголцлын асуудал, хамтын ажиллагааны асуудал үнэхээр бас доголдолтой байна уу гэж харж байгаа. За сонгогдсон улс төрчдийн хувьд томилогдсон улс төрийн одоо томилогдсон төрийн захиргааны албан хаагчдын хувьд бол ерөөсөө асуудал байдаг. За томилогдсон төрийн захиргааны албан хаагч улс төрчдийн хүслийг л биелүүлээ сууж байдаг. Хэрвээ улс төрчдийн хүслийг биелүүлэхгүй бол ажлаас халагдах учраас хэдий одоо мэрэгжлийн хүн, мэрэгсэн хүн тухайн асуудал зөв бурууг мэдж байгаа ч гэсэн улс төрчид таалагдсан энэ хөтөлбөрийг төслийг хийж сууж байгаа нь маш харамсалтай байгаад байна. За нөгөө талаас хяналт хариуцлага асуудал өнөөдөр доголдож ирж байна гэж дүгнэж байна. За ингээд тэглийнхаа төгсгөл хэсэг дүгнэлт хэсэг рүү оръё. За хөгжлийн бодлого үйл ажиллагаанд уялдаа нэгдмэл стратеги Монгол улсад байхгүй учраас шаардлагатай чадварыг бий болгож чадахгүй байна. За онл практикийн холбоос чухал. За томхгийн шилжилттэй амлалтыг одоо эзлэх нь шаардлагатай. За яам хоорондын одоо хамтын ажиллагаа уялдааны асуудалтай. За мөн төрийн албан хаагчдын мэдлэгийн төгс бус байдал дээр анхаарах хэрэгтэй. За улс төрчид за шийдвэр гаргах тул тухайн цаг хугацаанд өрнөж ерөөсөө үйл ёс яг одоо цагт голлоод байна, төвлөрөөд байна. Ийм учраас ирээдүйд одоо хугацаанд хэрэгжүүлэх үнцэг хэсгүүдээ орхитуулж байна гэсэн дүгнэлт хэлмээр байна. За Монгол улсын одоо хөгжлийн бодлого бол нэгдмэл алсын хараа тангуу байна. Аливаа ингэ салан зорилго бол салангал арга хэмжээнд хүргээд чадварыг салангал байдлаар хөгжүүлэх үндэс болж байгаа учраас энэ дээр бид бас хамтарч ажиллах, уялдаа хангах энэ асуудал дээр анхаарах шаардлагатай. За төрийн албан хаагчдад асуудал ярих биш, асуудлынхаа шийдлийн талаар санал гаргах чаддаг, шийдвэрлэх энэ чадвар чадамжийг эзэмших шаардлага бий болж байна. За мэдээж бүтээлчүүлс баялаг бүтээхэд мэддэг хэрэгтэй. Инновацийн нэвтрүүлгийг үзэх хэрэгтэй. Ийм учраас бид иргэдэд хөгжүүлэх зайлшгүй шаардлага бий болж байгаамаа. За ингээд бид аливаа асуудлыг системийнхээ онлоор бүх асуудлыг уялдаа холбоотой нэгдмэл бодлого, салбар дундын бодлого, бүтээл санаачлал, итгэлцэл, за технологийн асуудлыг бид бодит чадвартай, мэдлэгтэй, хяналт хариуцлагатай хийж чадах юм бол хүний нөөцөө хөгжүүлж чадах юм бол бид үр нөлөө, үр дүнхий, үр хөгжтэй
одоо бодлого хөтөлбөрийг хэрэгжүүлж чадна гэж үзэж байна. За ингээд бид саяны одоо хөтөлбөрийн хийсэн эмгтийн дагуу асуудлаа хэрэг бид нар салбар хооронд бүх асуудлыг шийдэж чадах юм бол салангад байгаа хөтөлбөр хөгжлийн бодлого маань ингээ хоорондоо нэг уялдаа холбоотой юм сайн хөгжлийн бодлого болно гэж хэлмээр байна. Бас нэг анхаарах асуудлуудыг бас хэлье гэж бодож байна. За энд бол төрийн бодлогод ноцтой асуудал байгаа. За энэ ямар асуудал вэ гэхээр улс төрчид чангатай судалгаа шинжилгээ хийхгүйгээр шууд хууль тогтоомжийн төслийг босруулах ажил руу ордог ийм хандлага нэлээд байна. Судалгаа хийхгүйгээр яаж төсөл босруулах вэ? Хууль тогтоомжийн төсөл босруулж байна. За мөн төрийн албан хаагчид тухайн асуудал онлын хувьд сайн зүйл үү? Монгол улсын хувьд ирээдүйн хувьд илүү дээр гэж бодхоос илүү энэ нь миний хувьд ямар үр дагавартай байх вэ гэж гэдэгт одоо нэг тэргүүнд боддог болгож байна. За бодлогод оролцогчдын уялдаа мэдлэг, чадвар, үндэс зүйлс, эрх мэдэл, үүрэг, хариуцлага, хууль ёсны нийцийг анхаарах хэрэгтэй байна. За бодлого болон үйл ажиллагааны удирдлагын зөрчилдөөнийг зохицуулах энэ асуудал бид анхаарах хэрэгтэй. За бодлогод оролцогчдын уялдаа холбоо, мэдлэг, чадвар, за үндэс зүйлс, сүлжээ, эрх мэдэл, үүрэг, хариуцлага, хууль ёсны нийцийг анхаарах зайлшгүй шаардлагатай болж байна. За үүнээс гадна бид нар ирээдүйн хойч үедээ XYZ генерашны хоорондын уялдаа холбоог одоо хангаж уялдаа холбоог сайтар ажиглаж яаж ажил илүү үр дүнд хүрэх вэ? Яаж ажил илүү үр ашигтай байх вэ? Инновацлог байх вэ гэдэг талаас бодох хэрэгтэй болж байна. Дараагийн бас гол анхаарах асуудал бол шинэ үе болох альфа, бета, гамма үеийн одоо гарч ирэх гэж байна. За тэгэхээр зэрэг X зөвхөн одоо XYZ generation-д одоо төдрөө зогсохгүйгээр альфа, бета, гамма үеийн талаар ирээдүйн судлал, ирээдүйн бодлогыг анхаарлаа төвлөрүүлэх зайлшгүй шаардлагатай болж байна. За мөн тодорхойгүй, ойлгомжгүй нөхцөл байдал бид нар шийдвэр гаргаж чаддаг, уялдаатай холбоотой ажиллаж чаддаг ийм нөхцөл байдал ажиллаж сурахыг одоо биднээс нөхцөл байдал шаардж байна. За бид бас бодлого болон үйл ажиллагааны удирдлагын зөрчилдөөнийг ойлгох, за хэрэгжүүлэх, удирдлагын засгийн газар зэрэгцээ оршиж гинүү гэдэг асуудлыг ойлгох. За салбар олон байгууллагууд нь хөгжлийн стратегийн сэтгэлгээний янз бүрийн арга барилтай байгаад байдаг. За мөн өнгөрсөн хугацааны алдаанаас суралцах, ирээдүй болон гадагш чиглэсэн асуудалд ерөөс анхаарлаа хандуулахгүй байна. За эрдэмтэн судлаачд бас хэлдэг. За бид нар гадны орныхны зүгээс өөрсдөө гаднаас Монгол улсаа гадны нүдээр нь харж үзээч. Өөрөөр хэлбэл шатар тоглох хүмүүс аваад шатрын үргийг өрсөлдөгчийнхаа талаас өөрийнхөө шатрын үргийг хараач гэсэн үг. Тэгээ энэ тал дээр ч гэсэн одоо бид нар бас гадны улс орнууд энэ асуудал дээр өөрсдөө дотроосоо гадагш нь биш, гаднаас нь дотгош нь, гаднаасаа Монгол улсын байгаа нөхцөл байдлыг бас өөрсдөө анализ хийж бодох, дүгнэх, шийдвэр гаргах асуудлыг ойлгох зүйлсүүд зайлшгүй шаардлагатай байгаа. Эндээс ч гэсэн бид нар бас дүгнэлтийг цаг нь аль хэдийн болсон гэж бодож байна. За ингээд өнөөдрийн миний 5 хүн зориулсан бэлтгэсэн төрийн удирдлага систем шинжилгээ ухаан гэсэн энэхүү лекцийг одоо ингээд өндөрлөж байна. Ингээд бидэнд нэг 7 минут байна. Ингээд хэрвээ 5 хүнд асуулт байх юм бол энэ одоо хугацааг хэлцүүлэх асуулт зориулъя гэж бодож байна. Анхаарал тавьсан 5 хүнд баярлалаа. За баярлалаа. Магштай. Бид 2500 орчим хэрэглэгчийн эрхээр нэвтрэн орсон нийт оролцогчдын хүмүүс бас хэцээтэй судалгаатай сонирхолтой мэдээлэл өгсөн талтай хэлж байна. Ингээд манай тагмаар оролцож байгаа хүмүүс шууд захимаар оролцож байгаа хүмүүс чатаар асуултаа хэлгээвэл одоос асуулт хариулт цаг болж байна. За асуулт гэртэл би бас сайн нэг олон улс судлаач
эрдэмтдийн хэлсэн ярилцлагаас бас ярьжээ гэж бодож байна. Тэр асуулт эртэл. За цар тахлын нөхцөл байдалд Монгол улсын гадаад бодлогын талаар бас ярьжсэн эрдэмтдийн бас дүгнэлт ярилцлагыг би бас хийя гэж бодож байна. За Монгол цар тахлын нөхцөл байдалд Монгол улсын одоо гадаад бодлогын гол асуудал бол харамсалтай нь зөвхөн ирээний бодлого болсон гэж ийм шүмж тавьж ирсэн. Ерөөсөө ирээн дээрээс ачаа яаж оруулж ирэх. Манай бүхэлдэн гадаад яамны гадаад бодлогын асуудал бол ерөөсөө ирээний бодлого болсон юм байна. Юу олон улсын түвшинд яг олон улсын түвшинд одоо бид нар чинь харц өндөртэй байна гэж ярьдаг. Гэтэл одоо бодлого маань ирээний гадаад бодлого маань ирээний бодлого болж хуурж байна. Ийм нэмэгдэл байна гэжсэн шүмжүүд бас гарч ирж байсан. За байна асуулт ирж байна уу? За жимтүү даргаыг асуулт асуух. Байна. За байна сонсож байна. За ингээд өнөөдөр төрийн албаны зөвлөлийн вебинар сургалтын одоо нээж тодорхой бэлтгэл хийж бас хэцүү сэдвэрийг сонсон танд одоо бас таниа. За 2-3 бас нэг ярих зүйл асуулт байна л да. Өнөөдрийн манай дотоодын судлаачдын яриад байгаа нэг иймэрхүү болчиход байна. Ерөнхийдөө. За та энэ лекцийнхаа эхэнд хөгжлийн салаа замын тухай гэж ярьж байна л да. Ямар салаа зам байхгүй. Уг нь хоёр салаа замаар явж байсан. Социализм, капитализм гэх хоёр салаа замаар. Социализм гэдэг салаа зам нь мухардаад мураад унтсан. А нөгөө ардчил одоо гэдэг тэр зам нь бол өнөөдөр мухардсан байна. Энийг бүр одоо бие биений хэл Америкийн хамгийн одоо өндөр IQ-тай ерөнхийлөл гэж нэрлэгддэг биелэг хэлийн тоон гэж хүн 2007 онд дэлхийн одоо өдөртөгчдийн Гонконгод болсон хурал дээр бол тодорхой одоо зарлцсан байгаа шүү дээ. Хүн төрөлхтний одоо хөгжлийн зам мухардлаа, явах замгүй боллоо. Одоо хүн төрөлхтөн хөгжлийн замаа хаанаас хайх вэ? Заавал энэ 30 мянган жилийн настай суурин соёл иргэншлийн хөгжлөөс бол хайх юм одоо байхгүй боллоо. Шинжлэх ухааны том нээлт чигтгэ байлаа. Тэр бол үнэн. Эйнштейний харьцангуй онд квантонлоос хойш бол шинжлэх ухааны маш том одоо суурь нээлт бол хийгдээгүй. Ингээ бүх зүйл бол ингээд гацлаа. Хүн төрөлхтөн хөгжлийн гарцаа хаанаас сайх үгтэр нүүдлийн соёл иргэншлийн үнэт өвийг тээсэн Чингис хааны уугуул нутаг Монголоо сайхан ийм ганц зам алдлаа гэд ингээд одоо хэлчихсэн байгаа шээ. За мухардаад өнөөдөр хоёр юм ирж хайгаад байгаа. Нэгдүгээр хоёр оролдлого хийгээд байгаа. Ирж хайгаад байгаа ч байхгүй. Нэг нь бол яахан урт хугацааны хөгжлийн бодлого тодорхойлох гэдэг. Манай тэр алсын хараа 2050 энэ төр бол ийм л оролдлого. А нөгөөх нь бол хөгжлийн тэр салгад хүчин зүйлүүдэд уялдуулаад системчлэг оролдлого хийж байгаа. За энэ оролдлогууд бол аль аль нь ингээд бүтэлтэй үр дүнд одоо хүрэхгүй ийм л одоо байдалтай байж байгаа юм л да. Тэгэхээр ер нь одоо танаас асуухад Монгол орн ингээ хөгжлийн гарцаа дэлхийн ертөнц Монголыг сонирхоод Монголоос хаяа гэж бүр их том өндөр хэмжээний судлаачид өнөөдөр одоо Монголоос гарцаа ганц энэ шийдэлээр ажиллаж байна. Тэгэхэд бид өөрсдөө энэ нүүдлийн соёл иргэншлийн үнэт төв асар их баялагтай мөртөөс одоо оюуны соёл уламжилттай мөртөөс хөгжлийн гарцаа хэдий болтол тань шиг ийм одоо их сургуулийн тэргүүлэх судлаачид хүртэл гадны юмнаас ингээд хайгаад хэдий болтол ингэж одоо явах юм бэ? Хэдий болтол ингэж одоо явах юм бэ гэж. Тэгэхээр ер нь одоо гаднаас бол хайгаад байх юм бол байхгүй. Таны наад яриад байгаа системийн сэтгэлгээ юм чинь бол хүн нийгмийн 81 задаргаа гээд манай өвгдээсээс уламжилж ирсэн бүтэн системчлэгдсэн том онол байж байгаа. Энийг бол өнөөдөр судалж байгаа ярьж байгаа хүн байхгүй. Тэгэл нэг юм гадна дотны юм ярьдаг нэг юм болчихоор байна л да. Тэгэхээр энэ талаар одоо бас та нэлээд сайн бодороо гэж одоо судлаачны хувьд бол хэлмээр байгаа юм л да. Тэгээ ер нь бол ингээд бид нар чинь нийгэм байгуулад байгаа мó нийгэм байгуулад байгаа. Гин зэмтэй учраас нийгэм нурж унах байх л да. Тэр социализм гэдэг нийгэм чинь одоо хүний эрх хэрэгчлөө хязгаарласан гин зэмтэй гэж ярьдаг. Өмчийн эрх хэрэгчлөө хязгаарласан гин зэмтэй гэж ярьдаг. Хэд үзэл сурталчилж оюун санааг богдуулсан гин зэмтэй л гэж хэлдэг. За тэгвэл өнөөдрийн байгууллагад байгаа энэ хүмүүнлэг иргэнийгээд үндсэн хуулиндээ заагдсан тодотолтой энэ хар капитализм чинь бол өчнөө гинзэмтэй байна шүү. Хамтын хариуцлага гэдэг үнд зүйлээ бүгдийг устгаа хийчихлаа. Өнөөдөр өчнөө гуйлагчин төрүүлчгээ сууж байна. Нийгмийн оюун санааг ямынх нь эсрэг хөтлөөл байж шүү өнөөдөр.
Өнөө энэ манай орчлагын орон зай чинь халуун буяа сүйтгэн биелүү энерги шилждэг одоо тийм орон зай биш. Шилждэг ийм орон зай шүү дээ. Өөрөөр хэлэх юм бол байгалийн хууль буюу термодинамикийн 3 дугаар хууль, энтропийн хуулийн эсрэг оюун санааг задлах хүчин зүйлүүд ингээд одоо чихээд явж шүү дээ. Тэгэл таны лекцэнд нийгэм гэж гарч яах юм. Нийгэм гэдэг чинь нийтээрээ гин зэмтэй амьдрах гэсэн юм утгатай үг. А бид нар нийтээрээ хэм хэмжээтэй амьдрах хэрэгтэй. Бид нийгэм байгуулах хэрэгтэй. Хамгийн наазхан дээ баг. Тэгээ Дарвины онол гэж ярьж байна. Жишээлбэл одоо Дарвины онол дээр тэр хүн мичнээс үүссэн юм уу? Хэн баталцсан? Тэр Дарвин чинь бол өөрийнхөө онол би буруу юм хийж байгаа амьдралынхаа төгсгөл өчнөө битсэн байдаг юм байдаг шүү дээ. Хүн тэр мичнээс үүссэн бол хүн яагаад тэр мэд шиг ингээд сармагчин шиг дүүлээд модонд авирээд ээж чаддгүй. Яагаад одоо тэр мэд ганцхан халуун оронд амьдарч яхад хүн ингээд хүүтэн туул экватор туундар хаасайгүй амьдарч ингээд өчнөө юм байж байгаа. Ийм л байна. Тэгээд одоо яг нэг системийн юмар ингээд нэг юм ярих гад оролдлого хаасайгүй би тэр системийн сэтгэлгээ энтергээ бүр том судлаачдын бичсэн номнуудыг ч уншсан. Ер нь бол ингээд энэ бол нэг тийм угаасаа жамын хөгжлөө бол гажаа явц учраас ийм бүтэлтэй юм бол болохгүй байгаамаа. Тэгээд ер нь өөрийнхөө эцэст нь би юу хэлэх гээд байгаа юм бэ гэхээр Монголынхаа тэр үнэт өвийг тэр алтан дээд үнний аялгүйгээд одоо дамжигдаад ирсэн тэр агуу сургаалыг одоо эн чинь 30-40 мянган хүн судлаад ид явж штэ. Энийг энэ их сургуулийн шинжилгээ хөөсөн том судлаач та нар яхан дотоод үйлчлүүгээ хандаж судлаач. Бүх юм нь шавхагдсан дууссан юмыг л тойруулж мүлжөөл тэрийг хүнд ярих гэдэг энэ ордлогоосоо нэг салцгаагаа чийл гэж одоо би бас Ахмад судлаач Эрдэнэ төвийн хувьд бас нэг юм үг хэлье гэж бодлоо. За баярлалаа. За таны одоо би асуулт байна гэж ойлгосонгүй коммент анхааруул өгч байгаа мó эсвэл одоо тийм ээ одоо зөвлөгөө өгч байгаа мó гэж ойлгож байна. За тэгэхээр өнөөдрийн одоо нөхцөл байдал ойлгомжгүй тодорхойгүй цар тахал ингээд баахан бид нар ингээд ярьлаа. За тэгэхээр зэрэг өнөөдөр бид бас маш олон зүйлийн талаар ярил энэ цаг хугацаа бол арай өнөөдөр бол давчуу байх шиг байна. Нэг талаас за нөгөө талаас бид нар одоо бас ярилцах нэгдэх иргэдээ сонсох энэ одоо эрдэмтдээ сонсох энэ цаг бол биднэрт зайлшгүй ирж байна. За магадгүй энэ төрийн албаны зөвлөлөөс энэ 7 4 10 гэдэг энэ сайхан хилцүүлэг бол магадгүй төрийн албан хаагчдыг мэдлэгийг дэвшлүүлэх, за мэдлэгээ хуваалцах, мэдлэгийг одоо мэдлэгийн завсгалыг бий болгох энэ асуудал руу орж байгаад би маш их баяртай байгаа. За ер нь бол мэдээж ганц хүн, ганц эрдэмтний судалгаа бүхэл бүтэн Монгол улсын хөгжлийн нэг асуудал дээр оруулж байгаа хувь нэмэр бол зөвхөн багах юм. Эрдэмтэн судлаачид өнөөдөр судалгаагаа нэгтгэж, эрдэмээ нэгтгэж, мэдлэгээ нэгтгэж гарч ирэх юм бол өнөөдөр нэгнийгээ ингэж шүүмжлэх энэ талаасаа биш нэгдэж ажиллах, хамтрах энэ одоо нөхцөл байдал дээр хамтарч ажиллаж Монгол улс хөгжих байхаа гэж бодож байна. За нөгөө талаас өнөөдөр олон улсын эрдэмтэн судлаач бас хэлж байна. Гадаад орны улс орны туршлага бол ерөөсөө энэ бол гаргачлал биш шүү, энэ бол жишээ. Тийм учраас улс орнуудын жишээ авж байгаа энэ яг ингэж хий гэсэн аргачлал биш, санаа авах, бодох жишээ юм а гэдгийг бас хэлмээр байна. За Монгол улсын нөхцөл байдлын цар тахлын нөхцөл байдал эрдэмтдийн одоо судалгаа эрдэмтдийн баг гарч ирж байсан. За эрдэмтдийн багийн гаргаж байгаа дүгнэлт, гаргаж байгаа прогноз бол маш зөв явж байсан. За засгийн газрын түвшинд одоо ямар асуудал дутагдж ирсэн бэ гэхээр үүнийг зохион байгуулах дахин бас менежментийн баг дутж гинүү та гэж би бас түрүү харж ирсэн. За эрдэмтдийн баг, менежментийн баг хамтарч ажиллаж засгийн газартай зөвлөж ажилласан бол амьдрал дээр хэрэгжүүлэх энэ асуудлууд илүү одоо нөхөмтэй болох байсан болов гэсэн ийм асуудлыг бодож байгаа. Өнөөдөр олон улсын дахны хөгжлийн одоо нөхцөл байдал өөрөө хүний эрхийг зөрчиж асуудал орж иж байна гэдэг эрдэмтэн судлаач бас шүүмжилсээр байгаа. За энэ дээр та бүхэн Японы графикийн цэглэлийн дэлбэрэлтийн асуудлыг санаж байгаа бах. За тэн дээр эрдэмтэн судлаач юу гэж хэлж ирсэн бэ гэхээр энэ орчин үеийн шинжлэх ухааны техник, технологич нь өөрөө хүний эрхийг зөрчиж асуудал болж байна. Яагаад ингэж байна гэхээр зэрэг хүн л олцоо алдаа гаргаж байна. Алдаа гаргасан учраас энэ автын цэглэлийн станд одоо тэдгэрч маш олон хүнийг одоо нэг эрх шиг хохирох янз бүрийн асуудал гарч ирж байна гэж иймэрхүү дүгнэлтүүд бас хэлж байсан.
бид нар ч гэсэн Монгол Улсын засгийн газраас ч гэсэн үр дүн суурилсан янз бүрийн үнэлгээ үр дүн суурилсан бодлого гэж баахан ярьж байна. Эргээд үр дүн суурилсан асуудал маань эргээд дахиад бас зарим жишээ авах юм бол иргэдийн охироос энэ асуудал руу бас ороод явждаг асуудал байгаа. Тухайлбал за нэг сумд баг дээр сургууль байгуулсан байлаа гэхэд 3 багштай 5 хүүхэд тухайн сургуульд явдаг. Тэгэхээр энэ үр дүн суурилаагүй байна, үр ашиггүй байна, төсвийн хөрөнгө хэмнээгүй байна. Ийм учраас энэ одоо сурж байгаа 5 хүүхдийг хажуугийн сумын багийн элементэр сургууль руу одоо сургах хэрэгтэй. Ингэснээрээ одоо үр дүнтэй үр ашигтай болж байна гэдэг шийдвэр гаргах асуудал байхыг үүсэхгүй. За энэ тохиолдолд хүүхдээ их зөрчигдөж байгаа. Хөдөө орон нутагт өглөө сургуультай явах, сургуулаа тараад өглөө хүдэнд яаж гэртээ ирэх вэ? Ээж аав надаас нь санаа зовж гэдэг юм. Иймэрхүү асуудал байна. Тэгэхээр зэрэг энэ дээр бид нар одоо юу гэдгийг судалгааны хувьд хамтарч ажиллах судлаачид, эрдэмтэн судлаачид өөр өөрсдөө систем шинжилгээ ухаанд өөр өөрсдийнхөө судалгаа шинжилгээ ухаанаар ухааны үүднээс хамтарсан судалгаа, эрдэмтдийн хамтаа ажиллагаа дутагдж байгаа. Энэ дээр хамтарч ажиллах шаардлага зайлшгүй байгаа. Тэр ихтгэл эрдэмтэн судлаачид, судалгааны байгууллагууд, төрийн байгууллагууд, иргэд, төрийн албан хаагчид хамтарч ажиллах, оролцогчдын одоо оролцоог хангах энэ асуудал дээр би төлөвлөлтийн асуудал дээр бүх асуудал дээр ингэж оролцоог хангаж явах юм бол хамтын шийдвэр гаргаж явах юм бол бидэнд Монгол улс хожно гэж бодож байна. Ингээд баярлалаа. Өөр асуулт байгаа юм уу? За баярлалаа. Энэ чат юугаар ирсэн 2 асуултаа товчхон хариулаад тэгээд дуусгая. Монгол улсын төрийн албаны удирдлагын үйл явцад учирчгүй хэд хэдэн бэрхшээлийг дурдлаа. Таанхүү бэрхшээл бодит нөхцөл байдал байна гэж дүгнэхдээ ямар судалгаанд үндэслэн бэ гэж өгч гэсэн нэг асуулт байна. Төрийн байгууллагуудад чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001 стандартыг нэвтрүүлэх ажил ямар байр суурьтай байна вэ? Сайжруулж шуурхай хэрэгжүүлэхэд хэрхэн анхаарах вэ? Хэрэгжүүлсэн байгууллагын бодит байдал тэр үр дүнтэй байгаа вэ? Гэсэн ийм 2 асуулт байна. За баярлалаа. За чанарын удирдлага ISO 9001 стандартын 2 дахь асуултаас эхлэе гэж бодож байна. За энэхүү стандарт бол олон улсын стандарт. Гэхдээ энэхүү стандартыг хэрэгжүүлснээр үйл ажиллагаа, үйл явц илүү ойлгомжтой тодорхой болох ийм одоо зорилгын үүднээс ISO 9001 гаргасан. ISO 9001 стандартыг би Монгол улсын одоо Ув Сайнаг, Сэлэнг, Баян хонгор аймагуудад хэрэгжүүлж, эдгээр аймагуд бол сертификат авч ирсэн. За энэхүү одоо төслийн хүрээнд Германы олон улсын хамтын ажиллагааны нийгмийн төслийн хүрээнд ажиллаж одоо яг хэрэгжүүлэлтийг хийж эдгээр байгууллагууд дээр одоо аймагуудын засаг даргын тамгын газар чанарын удирдлагын сертификат авч ирсэн. За ер нь чанарын удирдлага гэдэг энэ үгнээсээ ойлгомжтой байна. Аливаа зүйлийг цаг хэмсэн иргэдийг одоо чирэгдүүлэхгүй богино хугацаанд үр дүнтэй шийдвэр гаргах нэг боломжийг хангаж байгаа. Өөрөөр хэлэх юм бол энэ бол нэг талаас цоо шин зүйл биш, нөгөө талаас өчигдөр хийжсэн, өнөөдөр хийжсэн зүйлээ яаж инновацийн хэлбэрээр яаж ойлгомжтой, тодорхой хариуцах эзэнтэй үүрэг хариуцлагатай шийдвэр гэдэг асуудал. За Сэлэнг аймгийнхан сонсож байгаа бол Сэлэнг аймгийнхан ISO 9001 чанарын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэхдээ өөрчлөлтийг өөрөөсөө шинжилгээг ширээн нээсэ гэдэг байдлаар тийм ээ. Өөрөөр хэлэх юм бол бүхэл зүйлийг одоо нэг цэгцтэй, уялдаатай хэн алдаа гаргасан тодорхой байдаг, хэн шийдвэр гаргасан тодорхой байдаг, үйл явцыг илүү тодорхой болгож алдаа гаргасан алдааг одоо нийтдээ ялзаах биш, хэн алдааг дутагдал гаргах ч энэ асуудлыг яаж залруулах вэ гэдэг асуудлыг шийдэж өгч байгаа юм оновчтой систем гэж харж байгаа. ISO 9001 бол олон улсын стандартад олон улсын стандартын Монгол улсад MNS гэдэг монгол хэл дээр орчуулад монгол стандарт болгоод хэрэгжүүлээ явж байгаа. Энэ одоо юу бол стандартыг бол маш зөв зүйтэй оновчтой юм стандарт гэж бодож байгаа. Ойлгож байгаа, хэрэгжүүлж байгаа. Би хичээлтэй. За нөгөө талаас ISO 9001 чанарын стандартын хүрээнд бас Камбож улсын одоо төрийн захиргааны байгууллагаас ялангуяа манайхаар бол аймагуудын захиргааны байгууллагаас бас хэрэгжүүлж өгөөч гэсэн хүсэлт тавьж байсан. За ингээд
Камбож улсад одоо бид нар бас ISO 9001 төрлийн байгууллагуудад хэрэгжүүлээд ингээ явж байна. За бас хоёр дахь нэгдүгээр асуулт бол Монгол улсын одоо төрийн албанд тохиолдож байгаа бэрхшээлүүд гэж ярьж байна л да. Бэрхшээл ямар бэрхшээлүүд байна гэж асуух шиг бодлоо. Тэгж асуусан уу эднэтарга асуултын байсан уу? Нэгдүгээр асуулт нь. За мэдээж бэрхшээл бол Монгол улсын нийгэм эдийн засгийн хөгжлийн өнөөгийн нөхцөл байдал бол ерөөсөө бүх юм сайн жина гэж хэлэхэд хэцүү байгаа. Бэрхшээл амж байгаа. Бэрхшээлийг яаж бид нар даван туулах вэ? Сорилт бэрхшээлийг яаж боломж олох вэ гэдэг асуудал. Миний харж байгаа хамгийн гол үндсэн одоо асуудал бол төрийн албан хаагчдын мэдлэг чадвар чадамж дээр төвлөрч боддог. Нэг талаас нөгөө талаас үе солигдол гарч ирж байна. XYZ generation. Яаж өнөөдөр энэ шинэ үеийн хоорондоо болж үеийнхээ хамтарч ажиллах юм? Яаж нэг баг болж ажиллах юм? Яаж үр дүнтэй ажиллах юм? Яаж бүтэмжтэй ажиллах вэ гэдэг энэ асуудал гарч ирж байна. Энэ дээр бас анхаарах хэрэгтэй байх. Хүний нөөцийн бодлого, хүний нөөцийн стратегийн удирдлага гэдэг асуудлууд бол бас асуудал анхаарах асуудлууд болж байна. За түүнээс гадна өнөөдөр төрийн байгууллагуудад хүний нөөцийн аудит хийх асуудлууд бас гарч ирж байна. За аудит хийн, хянах шалгалт хийн гэдэг асуудал маань одоо аливаа асуудлыг одоо алдаа гарахаас өрчсөн сэргийлэх, алдааг засаж тодруулах ийм зорилготой байдаг учраас магадгүй өнөөдрийн боломж байгаа бэрхшээлүүдийн нэг бол алдаага олж харахгүй асуудал байх шиг. Энэ судалгааны үр дүн юу байдаг вэ гэхээр маш том одоо хөгжлийн бодлогоос эхлээд судалж явж байгаа л ихэд хүмүүсийн мэдлэг боловсрол, хариуцлага, ёс зүйн асуудал дээр л өгдөг. Тэгэхээр зэрэг бид төрийн албан хаагчдын мэдлэгийг дэвшүүлэх хэрэгтэй. Ялангуяа түүний хэлсэнчлэн мэргэжлийн шийдвэр албан тушаал дээр заавал мэргэжлийн үйл хандлага ийм асуудал байна. Энд байгаа бэрхшээлтэй бүгдийн тоочтой байх юм бол энэ цаг хугацаа хүрэлцэхгүй байна. Таарч гэсэн ямар хүндрэлтэй бэрхшээлтэй асуудал байгаа вэ? Тэгэхээр одоо сайн мэдж байгаа. Хамгийн сүүлд нэгтгэж хэлэхэд өнөөдөр Монгол улсад хяналт хариуцлага тогтолцоо тоглож байна гэж хэлмээр байгаа. Хяналт гэдэг хариуцлага бол одоо нийгмийн заалын хоёр тал байна. Хяналт байх бол хариуцлага байхгүй, хариуцлага байх бол хяналт байхгүй гэсэн докторийн ажлынхаа удирдагчийн энэ хүү одоо хэлсэн үгээр энэ одоо үйлчлэг өндөрлөе гэж бодож байна. Анхаарал тавьсан баярлалаа. За баярлалаа. За ингээ манай асуулт хариултын цаг дууслаа. Зарим ирсэн асуултуудыг тэнд дараа нь мэдэгдээд дамжуулаад хариултыг өгч болохоо гэж бодож байна. За ингээд өнөөдрийн сургалтыг хааж үг хэлнэ. Төрийн албаны зөвлөлийн гишүүн амар төгстэй нэгж байна. За баярлалаа. Юуны өмнө бас төрийн албаны зөвлөлийн энэхүү намрын удирдлын нээлтийн үйл ажиллагаанд ирж мэдээлэл хийсэн бидний урилгыг хүлээж авсан танд маш их талархлаа. Тэгэхээр Монгол улсын хөгжлийн бодлого төлөвлөлт ер нь ямар түвшинд яваа вэ? Яаж бид нар цааш нь илүү үр дүнд хүрэх юм бэ гэдэг энэ асуудал дээр бас судлаач хүний хувьд эрдэмтэн хүний хувьд судалгааны болоод бусад улс орны туршлага сургамжаас бидэнд бас богинохон цаг хугацаанд ч гэсэн маш их мэдээллийг өглөө. Тэгэхээр бид түрүүн сургалтаа эхлэхдээ хэлсэн суралцгүй бол өөрийн одоо хүчин чармаалт, хүчин зүтгэлд үндэслэнэ. Түүнийг мэдлэг, дадал, хандлага олгож авах нь одоо хувь хүмүүсийн өөрсдийн одоо ур чадвартай холбоотой байх бөгөөд ялангуяа төрийн албан хаагч бидэнд бол энэ мэдээллийг одоо олон талаас хүлээж авч түүнийг нэгтгэн боловсруулж дүгнээд улмаар үйл ажиллагаанд хэрхэн яаж ашиглаж болох вэ гэдэг энэ талаас нь харж ойлгох ийм одоо чухал зүйл ур чадвар бас энэ давхар яваа гэдэг хэлье. Багш маань бас түрүүн хэлсэн бид мэдлэгийн менежментийг түгээхэд бас нэг шинэ арга хэлбэр болжээ гэж. Тэгэхээр бид нар бас энэ улирал тутам зохион байгуулагдаж байгаа
захим сургалтынхаа үйл ажиллагааг цаашдаа илүү өргөжүүлнэ. Хүрээг нь одоо өргөжүүлэхийн зэрэгцээ энэхүү үйл ажиллагаанаас олж авсан мэдлэг мэдээллийг хэрхэн яаж үйл ажиллагаанд тусгаж болох вэ гэдэг дээр бас арга зүйн болоод бусад мэдээлэл боловсруулалтыг бид цааш нь түгээж хийх юм аа гэж ингэж зорж байгаа. Энэ нь бас төрийн албаны зөвлөлөөс хэрэгжүүлж байгаа захим шилжилттэй холбоотой мөн захим хуудасаа шинжлэхтэй холбоотой гэдэг маш олон талын үйл ажиллагаа одоо албан хаагчдын маань оролцоо дэмжлэгтэйгээр энэ үйл ажиллагаа цаашдаа явагдана. За хийсэн мэдээлэл дээрээс бид бол алдаа оноогоо олж харах нь чухал юм аа. Үүний зэрэгцээ бид бас төрийн албан хаагчдад шаардлагач байгаа шинэ ур чадваруудыг хамтд нь сурж олж авах хэрэгтэй. Бид хүнээс үг сонсоод өөрсдөө одоо бодол тийм ээ та түрүүн хэлсэн шатрын өөргөө өөр талаас нь хараад үзээрэй гэдэг. Тэгэхээр энэ бол биднэрт харааныхаа сэтгэлгээнийхээ оюун ухааныхаа бодол одоо загварыг өөрчлөх ингэснээр улмаар илүү үр дүнд хүрэх ийм боломж болцоо байна гэдэг энэ одоо мессежийг өглөө гэж харж байна. Тэгэхээр төрийн бүтээмжийг сайжруулах, төрийн албаны шинтгэлийн одоо мөн чанарыг илүү өргөжүүлэх, үр өгөөжөд суйрлах энэ зарчмууд бол яалтчгүй бидний одоо олон улсын бол туршлага сургамж болоод одоогийн бидний судлаач эрдэмтдийн бүх одоо төвшөнд хийгдсэн судалгаа, үнэлгээ одоо үр дүнд уялдаатайгаар туссан байгаа гэдгийг бас хэлье. Маш чухал мэдээлэл, санаа авах зүйлүүдийг та хэллээ. Ингээд өнөөдрийн оролцогчд маань бид бол 3000 хүртэл хэрэглэгчийн эрхтэй байдаг бол 2500 гаруй эрхлэгчийн эрхээр байгууллага хамт олон мөн нэг эрхээрээ орж ингэж хамрагдаж байна гэсэн мэдээллүүдийг биднэрт өглөө. Тэгэхээр бараг 3000 орчим хүнд энэ өнөөдрийн мэдээлэл биднэрт хуваалцлаа гэдгийг бас танд хэлье. Ингээд өнөөдрийн үйл ажиллагаа сургалтын үйл ажиллагаанд мэдээлэлээ хуваалцсан танд баярлалаа. Бид төрийн албаны зөвлөл цаашдаа одоо хийгдэж байгаа үйл ажиллагаануудын зэрэгцээ мөн шин тутам гарсан хууль тогтоомж бодлогын шинжилгээний үйл ажиллагаануудыг хэрхэн яаж нэг утгаар нэгэн зэрэг нэг стандарт тэгш байдлаар хэрэгжүүлэх вэ? Төрийн албаны одоо үйл ажиллагааны үр дүн хэрхэн яаж дээшлүүлэх вэ гэдэг дээр бодлогын зорилттой олон бүр цааш нь ахиулаад тавих хүрсэн төвшнөө сайжруулах юм бодлого зорилттой ажиллаж байгаа гэдгийг бас та бүхэндээ мэдээлэл болгож хэлье. Ингээд өнөөдрийн сургалтанд оролцож идэвхтэй байсан та бүхэнд баярлалаа. Дараагийн сургалтын үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг хүрж байна. За баярлалаа. Баярлалаа.